За юу байна? За юу байна да. За сүүлийн үед үзэж байгаа сайхан шинээр одоо Монгол ТV HD дээр гарч ирсэн кандидат гэдэг улс төрийн реалити шоуны талаар ярилцъя гэж бодлоо өнөөдөр. Тэгэхээр хүмүүс ер нь яг эхний 1 2 дугаарыг нэг их сайн үзэл тэр нь жоохон бага байх шиг байлээ. Нөгөө нэг 2 4 7-оос болоод тэгээд одоо тэгтээ ер нь нэмэгдэх байхаа цааштай гэж бодож байна. Айгуу сонирхолтой нэвтрүүлэг байсан. Тэглээ те энэ нэг улс төрийн реалити шоу гэхээр хүмүүс бас баг үзчихэж магадгүй. Гэтэ надад бол яг сонгуулийн өмнө үнэхээр хэрэгтэй шоу шиг санагдсан. Харин тэг яг үнэн тэгээд нөгөөх аймаг болгоноос цугларсан одоо шилдэг залуучуудын төлөөлөл гэхээр надад бас айгүй сонирхолтой санагдсан. За ээжсэн хоёлаа эхлээд оролцогчдоосаа яриад явах уу? Онцлогч гэх юм уу? Нэг хэдэн оролцогчдыг ер нь онцлоод ярьчих гэж бодсон. Тэгээд явчих тий. За тэгье. За эхний оролцогч нэрийг марччихъя яана. За энэ Мөнх Эрдэнэ гээд оролцогч байсан тий. Тийш тий. Зөв санаж байгаа л энэ оролцогч айгу таалагдсан. Айгу дэмжиж байгаа. Ер нь энэ нэвтрүүлэгт оролцогчноос ерөөсөө надад таалагдаагүй оролцогч байгаагүй. Бүгдөө л айгу зоригтой, амбицтай, мундаг залуучууд санагдсан. Тэгээд энэ залууг олвол бүр ялаад гараад ирээсэ гэж айгу дэмжиж байгаа. Би бас энэ залуугийн яг өөрийнх нь ярьжсэн яагаад энэ нэвтрүүлэгт орох болсон бэ гэд ярьжсэн тэр яриа айгу таалагдсан. Тэгээд би бас дэмжиж байгаа нэг оролцогчдын нэг ер нь бол баг болсон. Тэгээд өөрөө бас татралтгүй өөрийгөө хөгжүүлж суралцаж одоо ч гэсэн сурж байгаа. Энэ бас чанар нь айгу таалагдсан. Дээрээс нь өөрийнх нь нөгөө тх ярьсан шүү дээ те. Одоо залуучууд ингээд өөрснөө улс төрд орё гэхээр ямар нэгэн байдлаар ингээд намын харьяат бус мус байгаа үед бол ямар ч боломж байдаггүй. Тэгээд энэ нэвтрүүлэг харин надад ингээд өөрийнхөө дуу хоолойг хүргэх боломжийг олгож байгаад айгу баяртай байна гэсэн тэр яриа нь айгу таалагдсан надад. Тэгээд ер нь гоё санагдсан энэ залуу. Тэгээд айгу дэмжиж гэж бодож байгаа. Тий, одоо ингээд залуучууд улс төрд ороход жишээ нь сонгуульд нэрээ төвшүүлээ гэхээр тий тойрогтой хэдэн төгрөг өгчиж гардаг ч юм уу тийм асуудлууд байдаг. Гэт ер нь ярьдаг штэ тий. Зүгээр ингээд шин залуучууд шууд нэрээ төвшүүлэх ямар ч боломжгүй байдаг. Тэгээд би дааш нэрээ төвшүүлнэ гэхээр бас нөгөө сонгуулийн сурталчилгаа гэдэг айгүй их мөнгө ордог учраас ер нь улс төрд залуучууд орё гэж тэгж их зоригдгүй. Тэрний хажуугаар өөртөө бас амьдралаа босгох гээд явж байгаа үед чинь юм улс төр зарцуулах тийм их мөнгө тий гизэнгээ яах вэ, байраа яах вэ, тэгээ гэр бүлээ яах вэ гэсэн энэ нөхцөлд оролцох юм ч боломжгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг яг ингээд энэ залуугийн хэлсэн шиг одоо олон танигдах бас боломж гарч ирж байгаа. Тий, яг үнэ. Тэгээд өөрийнхөө үзэл бодлыг тий хийж хэрэгжүүлмээр байгаа юм аа бас гаргаж ирэх тий. За дараагийн оролцогч маань болохоор Зэзэрдэн гэдэг энэ охин талаар ярилцлаа байлаа. Тийм Зэзэрдэн нь бол айгу мундаг охин тий. Би бол фэйсбүүкээр дагдаг. Үнэхээр мундаг өөрийгөө хөгжүүлдэг, дайчин охин гэж боддог. Тэгээд энэ охин болохоор нөгөөд тархины саажилттай гэж тэгжсэн. Тэгээд тэр тархины саажилтын нь одоо яг өөрт нь тулгарсан яг тэр өвчин нь болохоор өөрийнхөө нөгөө рефлексүүдийг удирдах чадваргүй. Гэхдээ босод одоо оюун санааны хувьд баг эрүүл хүн гэж тэгээд хэлжсэн. Тэгээд өөрөө болохоор нөгөө нэг юу гэлээ 5 дугаар зэргийн коуч гэдэгтэйсэн тий. Супер жамп гэдэг хөтөлбөрийн коуч гэсэн. Тэгээ бас Зэзэрдэн гээд ийм бугуувч хийдэг билүү те брендтэй гар урлалын брэнд гэдэг мэдэн тий. Бугуувчтай тий. Би нэг фэйсбүүкээр дагдаг болохоор бас амар дэмжиж байгаа. Өөрийнхөө дуу хоолойг өргөөд тэгээд нийгмийн төлөөлөл болоод орж байгаад нь дуустал нь яваасай л гэж хүсэж байгаа. Тийм би ч гэсэн дуустал нь яваасай гэж хүсэж байгаа. Тэгээд яг уу коуч гэхээр би бас жоохон сонир санагдсан л да. Сүүлийн үед янз янзын коуч нар гэдэг айгүйх гараад ирдэг. Гэтэ энэ охины хувьд бол ингээд бусад хүмүүст өөрөөрөө урам зориг өгж ийн гэдэг нь өөр айгүй мундаг санагдаад байгаа надад. Тэгээ яг гэхдээ яг өөрийнх нь яг үзэл бодол яагаад энэ нэвтрүүлэгт орсон бэ гэдэг дээр бас нэг тодорхой дэлгэрэнгүй бол эхний дугаар дээр нэг сайн ярьж чадсан гэж би бол бодохгүй байгаа. Яг ер нь коучуд гэдэг чинь өөрийнхөө нөгөө чаддаг ямиг өөрийнхөө даун тулсан аргыг хүмүүс зааж өгөх яг мэрэгжлийн одоо хүн биш хэрнээсээ өөрийнхөө даун тулсан аргыг зааж өгөхийг сүүлийн үед коучуд гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг айгүй олон коуч гарсан гэж сүүлийн үед яриад байгаа ч гэсэн яг Зэзэрдний хувьд бол үнэхээр коуч хийж боломжтой байхгүй тий. Нийгмийн өөрөө бас
Тийм даван тулаад өөрийнхөө бизнесийг эрхлээд дуу болгоо хүргээд ингээд явж байгаа бусад хүмүүст бол айгүй коуч хийж болохоор хүн. Тийм. Тийм яг үнэ. Бусад коучүүдийн тухай бол бас өөр асуудал байгаа л та. Тийм Нөгөө янз янзын өдргөнгийн гарсан коуч байлээ ч шүү дээ. илүү Тийм гарч 3 ирсэн хүүхэдтэй тийм. ээжийн коуч, одонтой ээжүүдийн коуч мөөч гэдэг тэднийг бол үнэхээр яг ойлгодог юм аа. За энэ болохоор зүрхний судасны мэслийн эмч гэсэн баха. Энэ хүн бас надад айгүй Тэгсэн таалагдж байсан. байгаа оролцогч тийм. Яг өөрөө болохоор нэг тийм нөгөөт яг ажиллаа хийгээд нөгөө хаалгаанд олон цагийн хаалгаанд орсон байх үедээ аав нь нөгөө зүрхний шигдээсээ нас барсан өөрийнх нь ингээд би одоо аавгаа аварч чадаагүй байж энэ мэрэгжлийг эзэмших хэрэгтэй юу үгүй юу гэж айгүй өөртөө ингэж харамсаж явдаг гэдгээ ярьсан. Гэхдээ нөгөө бас нэг яг нийгмийн гэх юм уу одоо ингээд яг толгомдож байгаа эрүүл мэндийн салбарт толгомдож байгаа асуудлыг айгүй гоё хэлсэн. Одоо нөгөө нэг анагаахын сургуулийн харьяа эмнэлэг гэд байдаг штэ тий нөгөө Япон Монголын эмнэлэг чинь тэгээд нэрлэсэн байлээ штэ. Тэгсэн чи тэр эмнэлэг болохоор нөгөө нэг санхүүжилт нь хаанаас гарах юм тэр эмнэлэгт зориулсан хууль эрх зүйн орчин орч гэж юу ч байхгүй юм байлээ штэ. Ер нь айгүй сонин. Харин би энийг энэ нэвтрүүлгээр л мэдлээ. Одоо тэнд зориулсан зориулсан нэг 2-3 жилийн өмнө ярьж хахад нь ер нь тэгж мэдсэн. Тэгээ ямар сони юм бэ? Энийг яагаад ингэ санхүүжүүлчих юм чадваргүй болтоо гэж бодсон чи энэ хөө яг тэр асуудал дээр ерөнхийдөө ингээд одоо өөрийнхөө дуу хоолой хүргье гэд орж байгаа нь надад айгу гой санагдсан бас. Тийм байна тийм. Энэ ерөөс асуудлыг би ерөөсөө мэдчихээгүй яг энэ нэвтрүүлгийг үзэл ямар сони энийгээ шийдэггүй байсан юм уу гэд одоо жирийн хүмүүс бид нар ингээ мэдгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг дуу хоолой олгоод сонгуулийн өмнө тий хэрэгтэй хүмүүст нь нэг ингээ шийдээд өгөөч гэд орж байгаа нь өстэй яг зөв зүйл болсон. Дээрээс нь энэ эмчнэрийн бас одоо цалин хангамж тий тэр талаас дуурах нь яг зөв л дөө. Тийм. Тэгээд би ч нөгөө 26 дугаар хорооны нөгөө алдартай иргэн болохоор тэр манайх ч нөгөө нэг яг тэр Япон Монголын эмнэлэг дээр ерөнхийдөө харьяалж үзүүлдэг болохоор би тэднийхийг айгүй мэдээд байдаг байхгүй. Айгүй гоё эмнэлэг Японы хөрөнгө оруулалтаар хийсэн. Тэгсэн хэрнээ улсаас ямар нэгэн дэмжлэг санхүүжилт байхгүй. Одоо нэг хүний өмнөөс бариулсан юм шиг айгүй тийм хандлагатай байдаг байсан байхгүй. 2-3 жилийн өмнөөс харин тэгээд тэр талаар ярьж байгаад надад ингээд шууд сарц гэл айгүй мэдэгдсэн. За дараагийн гадны улсуудад болохоор энэ нөгөө их сургуулийн дэргэдэх эмнэлгүүд нь амар хүчтэй байдаг шүү дээ тий. Ер нь нөгөө нэг бусад эмнэлгүүдээс илүү тэн дээр дадлага хийдэг, тэн дээр нөгөө PhD хамгаалж байгаа хүмүүс нь эргээд ингээд үзлэгээ хийгээд явдаг. Аюул сайн үйлчилгээтэй тэгснээ харьцангуй боломжийн үнэтэй байдаг болохоор ер нь их сургуулийн дэргэдэх эмнэлгүүд тэгээд нөгөө судалгаагаа ингээд байнга хийж идэг болохоор тий судалгаа шилжээнийхээ багтаага хамт байдаг болохоор хамгийн сайн байдаг тий. Тэгсэн чинь манайх болохоор бүр хууль эрх зүйн орчинч байхгүй, санхүүжилтч байхгүй гэдэг чинь өөрөө айгүй том асуудал болж байгаа байхгүй юу? Ер нь бол эрүүл мэндийн салбарын хувьд. Тий одоо энийг бас анхаарах хаа. Энэ нэвтрүүлгийн дараагийн оролцогч болохоор за энэ хүнийхээ бас нэрийг марччихээ явандаа ер нь тэгээд дэжичнэ гэхгүй. Энэ оролцогч надад бас айгүй таалагдсан. Солонгост эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр төгссөн юм байлээ. Тэгэд энэ хүний бас ярьж байгаа юм одоо өөрийнх нь үзэл бодол нь нэвтрүүлгийн үзэл бодолтой ингээд яг нийслэн залуучууд улс одоо ингээд нөгөө нэг улсын хурлын гишүүдээс ч гэдэг юм уу те одоо өөрснийх нь төлөөлж байгаа төлөөллийн эрх барих дэд байгууллагаас юу хүсэж байгааг нэвтрүүлгээрээ дамжуулж одоо ингээд хэлнэ тэдэнд ингээд хөдөө хоолой гэж хүргэнэ гэсэн одоо тэр нэвтрүүлгийн зорилго таалагдсан учраас орсон гэсэн нэгдүгürt хоёрдугаарт энэ нөгөө бусад оролцогчдоос илүү нөгөө нэг одоо тэр 500 саяын шагналын сантай гэсэн шүү дээ. Яг тэрэн дээр бас хоёрдугаар төвлөрсөн байлээ. 500 саяын шагналын сантай гэдгийг би сонсоо шууд орё гэж бодсон. Ягаад тэгэхээр ингээд нөгөө нэг би тэр мөнгөөрөө одоо хүүхдийн нөхөн сэргээх тасаг гэдэг нэг юм байгуулмаар байгаамаа. Монголын одоо эрүүл мэндийн салбарт хүүхдийн нөхөн сэргээх гэдэг юм ер нь байдгуумаа. Хөдөлгөөн засал масал гэдэг юм ер нь байдгүй бас толгомдоод байгаа асуудлын нэг гэж ярьсан. Тэгээд надад энэ хүний яг тэр зорилгууд нь бас айгүй таалагдсан болохоор энэ хүнийг бас дэмжиж гэж бодож байгаа. Надаас айгүй таалагдсан. Яг ингээд одоо юуны би ерөөсөө энэ нөгөө эрүүл мэндийн салбарыг бас нарийн сайн мэддэггүй байснаа л одоо нэвтрүүлгийг үзээд ойлголоо. Яг энэ нөгөө нэг эмнэлгийн удирдлагын чиглэлээр ингээд сураад төгсдөг юм байна гэдгийг одоо эмчнэр л удирдаад яваад байт юм болоо аль эсвэл ямар ч холбоо хамааралгүй менежментийн хүмүүс удирд юм уу тэрийг ерөөсөө нарийн бодож байгаагүй байхгүй юу. Ерөөсөө нөгөө очиж үйлчлүүлдэг л болохоос яг тэрний мэрэгжил эдийг ерөөсөө мдээгүй. Тэгээд
ийм нэг эмнэлгийн удирдлага гэсэн чиглэлээр бас ингээд айгу хүчтэй боловсон өвчин төгсөөд ирсэн одоо тэр менежментийн асуудлуудыг шийдэхэд дуу хоолойгоо хүргэж чадхаар хүмүүс байгаа гэдэгт айгу баярлж байгаа. Яг үнэстэй гоё байгаа. Энэ нэвтрүүлэг бас нэг тийм өөр талыг харуулж байгаа тий. Манай одоо улс чинь нэг тийм гэгэттэй юм байна штэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Зүгээр нөгөө л нэг үлэг болсон нөгөө нэг мэдсэн гэдгийн хинчүүлээ тэд нар биш болохоор айгу гоё санагдаад байгаа. За дараагийн оролцогч болохоор саруул амьдрал. Тий. Энэ оролцогч бас маш их таалагдсан. Үнэхээр амьдралын бүхэл хүнд хэцүү даваад гарсан хүн байлаа тий. Зуднаар бүх малаа алдаад орон гэргүй болоод тэгээд хотод орж ирээд бүр хогийн цэг дээр амьдарч исэн. Тэгтээ болвол одоо бол эргээд ингээд бүх хүмүүс тусалдаг ажил хийж байгаа гэдгсэн. Тэгээ өөрөө тэгээд нөгөө хүнд хэцүү бүх юмыг туулсан болохоор одоо ингээд хүнд хэцүү байгаа хүмүүсийг харахаар ингээд өрөвдөж ер нь маш их хайрлах мэдрэмж төрөө тэг би тэднэрт ингээ ямар нэгэн шалтгаангүйгээр тусалдаг гэд хэлжсэн те. Гэтэ харамсалтай нь энэ оролцогч маань хасагдцсан эхний одоо яг тэр асуултуудын шатан дээр. Гэтэ би яг энэ бодол юун дээр болж жоохон харамсалтай санагдаж байгаа. Саруул амьдралыг зүгээр яг хуу нэвтрүүлэг шудраг байсан л байх л да. Гэтэ ер нь бол бодлогын чанартай ч юм уу үлдээж болох байсан байх. Энэ хүний бол одоо ингээд гарааны цэг нөгөө хүмүүсийн гарааны цэгээс өөр аахгүй. Энэ хүн чинь хогийн цэгээс гарааны цэг нь эхэлж байхад нөгөө хүмүүс чинь болохоор одоо ингээд гадаадд те сурсан ч гэдэг юм уу тийм гарааны цэг нь өөр хүмүүсийг харьцуулж ингэж одоо нийгэмд гаргаж ирж байгаа бол миний бодлоор саруул амьдралыг үлдээсэн л дээр байсан гэж би бодож байна. Тийм тий. Энэ бусад хүмүүсээс шал өөр байгаа байхгүй юу? Тий. Би бол саруул амьдралыг бас үлдэж чадахгүй хаа гэд бодож ирсэн. Ягаад тэгэхээр саруул амьдрал одоо нөгөө нэг орон гэргүй болсон тогийн цэг дээрээс нэхэр мэдээж хэрэг боловсролын асуудал бол ойлгомжтой байсан. Тэгээд эн чинь ерөнхийдөө асуулт нь дандаа л ерөнхий мэдлэгийн асуудлууд байсан шүү дээ тий. 10 жил үздэг их сургуульд үздэг асуудлууд байсан. Тэгэхээр энэ хүн бол бусад хүмүүстэй яг адилхан хариулж чадахгүй байх нь гарцаагүй байсан байхгүй. Тэгэхээр Тэгтэл нийгмийн нэг төлөөлөл болох байсан тий. Миний бодлоор бол зүгээр ядтаа бодлогын чанартайгаар үлдээсэн бол бас сонирхолтой шийдлүүд гарч ирэх байсан байх гэж би бодоод байгаа. За дараагийн оролцогч маань Мөнхтөр гэж залуу байна. Харааны бэрхшээлтэй гэд ярьжсэн. Тэгээ энэ оролцогчийг бас айгүй дэмжиж байгаа. Гэтэ энэ арт санхүүгийн нэгдэлд ажилладаг гэдэгчээс надад арт санхүүгийн нэгдэл бас айгүй мундаг юм а гэж бодогдсон. Ингээд энэ хүнд ингээд ажиллах боломж олгоод те энэ хүн өөрийнхөө ингээд хийж чадах өөрийнхоороо ингээд баялаг бүтээж чадчихна гэдгээрээ бахархаад айгүй гоё. Тэгээд би ингээд эдийн засагчдын төлөөлөл, залуучуудын төлөөлөл, дээрэс нь ингээд харааны бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл болж байгаадаа баяртай байна гэд хэлжсэн надад айгүй таалагдсан. Би бас арсан хүүгийн нэгдэл баярлаа гэд ер нь айгүй баярлсан тэр газарт. Тэгсэн би надад бас айгүй талархмаар сэтгэл төрсөн. Ардынхан бас нөгөө нийгмийн харилцааны хүрээнд ийм хүмүүс авч ажилуулах хэрэгтэй байдаг тий. Тэгээд тэрийг яг гүйцэлдүүлээд яаж байгаа энэ хүн бол хэвийн ингээд ажил амьдраа өөрчлүүлж байгаа айгүй талархалтай санагдсан. Яг ийм боломжтой хүмүүс тэр болгон байхгүй шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Тэгээд энэ оролцогчийг бас айгүй дэмжиж байгаа. Хоолой байх байхаа гэж найдаж байгаа. Тийм яг үнэн. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэршилд ер нь бас айгүй асуудал байна гэдгийг энэ хүн айгүй гоё хэлсэн. Би ч өмнө нь их бодож байгаагүй юм байлээ. Тэгээ энэ хүний хэлснээр дараа нэрээ тийштэй энэ хүмүүс чинь хөгжих бол бүрэн боломжтой шүү дээ. Зүгээр л ямар нэгэн эрхтнэн ч юм уу ингээд одоо юу жоохон ингээд харааны бэрхшээл яг тэр бэрхшээлийн л тэгээд бэрхшээл гэд нэрлэлчүүл баг илүү амар юм байна даа л гэж бодогдсон надад. Тий, яг зөв. За үүс дэмч маань орсон. Энэ сэтгэл судлаач үүст гээд бүсгүй орсон. Харамсалтай нь бас хасагдсан. Энэ одоо фэйсбүүкээр би бол аль 12 оноос хойш дагж байгаа. Нэг хүүхдээ болоход нь дагж байгаа, хоёр хүүхдээ болоход нь дагж байгаа, гурван хүүхдээ болсон гэсэн. Айгуу дэмжижсэн. Тэгээд харамсалтай нь хасагдсан. Нэг нэрээ нууцсан групп ч үлээ тийм группийн админ байдаг. Гэтэ өөрөө бол яг сэтгэл судлалаараа айгуу их зөвлөгөө өгч явдаг. Дэчин бүсгүй тэгээд харамсалтай нэгдүгээр шатан дээр хасагдчихлаа. За ариун заяа гэдэг охин байна. Би нэг айгүй харсан охин санагдаад байгаа. Энд гэхдээ энэ охины яг одоо үзэл бодолч гэдэг юм уу яг тэрийг бас нэгсэн ойлгоогүй. Манай эмэгтэйчүүд яг ингээд тэрийг яг тодорхойлж нөгөө тэр залуучууд шиг сайн хэлж чадахгүй байх шиг надад санагдсан.
Ариун цаяа гэдэг энэ нөгөө ариун оюун гэдэг IELTS TOEFL бэлдэж college prep гэдэг энэ бэлддэг тийм сургуулийн захирал охин баггүй шинэ гарч ирсэн. Тэгээд YouTube influencer ариун оюун гэдгээрээ байдаг баха. Ариун оюун гэдэг YouTube-тэй тэргээр айгүй олон залуучуудад инфлюенс үзүүлдэг. За Instagram ч гэсэн одоо залуучуудад зориулсан зөвхөн одоо гадагшаа сурахаас гадна ер нь өөртөө тохиолдсон асуудлуудын тухай ярьдаг байхгүй юу? Өөрөө ингээд 10 жилдээ бүлийдүүлжсэн тухайгаа тэрийг яаж даван туулсан гэдэг тиймэрхүү сэдвүүдээр ярьдаг айгүй дайчин охин. Тэгээ энийг бол би айгүй дэмжиж байгаа. Гоё зүйл энэ охноос гарч ирэх байхаа, шинэлэг санаанууд гарч ирэх байхаа гэж бодож айгуу тийм дайчин одоо боловсролын юм салбар шинээр ингэж төрж орж ирж байгаа бүсгүй байхгүй юу. Тэгээд яг нэвтрүүлэг олон хүн таньдаг болохоор нэвтрүүлэг дээр юм өөрийгөө яг тэр талаар нь гүйцэд танилцуулаагүй ч гэж магадгүй. Гэтэ явцын донд бид нар танилцсан байхаа. Тийм баг танилцж үлдсэн те. Тийм тэгсэн. Харин нөгөөх яг өөрийнх нь яг нэвтрүүлэгт орсон шалтгаанаа яг тодорхой хэлж чадахгүй ингээд эмэгтэй улсын хурлын гишүүн, эмэгтэй сайд, эмэгтэй ерөнхийлөгч байж болно гэдгийг ингээд харуулах гэсэн гэлөө нэг тиймэрхүү юм хэлэхээр за гэж өнгөрсөн би. Тэгтээ айгүй харсан хүмүүсээс тэгвэл тийм YouTube интернет би харж байсан юм байна л да. За дараах нь нөгөө нэг Humans гэдэг нэг богино видео контент хийдэг юу гэдэг штэ. Тийм Humans Z гэдэг. Тэрний хин гэдэг хүмүүс чинь Баска. Тэгээ Баска гэдгээр нь л мэднэ. Басны хингэлээ марччихжээ. Басны сүрэн билүү. Тэгээ Humans-ийн Баска гэдгээр нь мэднэ. Энд чинь бүр нөгөө нөхөртөөгөө танилцсан Facebook пэйж ажиллуулж ирсэн. Өөрийнхөө ч хуудсыг айгүй их ажиллаулдаг. Humans-ийн ч гэсэн айгүй дэмждэг. Тэрний Humans-ийг анх яаж босгоод өөрөө бүр айгүй олон хүнтэй уулзаа түрээсээ ингээд офисоос ахуулаад явсан гэдэг тэр процессыг мэддэг болохоор энэ охиныг айгүй тийм дайчин одоо нийгэм тулгарч байгаа асуудлуудын дуу хоолой олж чадах байх гэж би бодож байгаа. Тийм. Гэтэ бас нэвтрүүлэгт оролцож байгаа зорилгоо бас яг тодорхойлж хэлэхгүй байсан те. Яг яванда дараагийн дугаар дээр хэлж магадгүй энэ маань бас тэнцэж үлдсэн байгаа. Тэгээ надаа олон энэ инфлюенсерууд миний бодлоор яг энэ нэвтрүүлэгт орсноор бас дагагчтай нэмэх бодолтой байгаа хэл та. Би бол тэгэж харж байна. Тий бас магадгүй тий. Тэгээ олон танигдаад одоо нэг цөөхөн хэдэн хүмүүс дагж байгаа. Гэхдээ эн чинь бүр айгүй олон хүн дагдаг хүмүүс биш байхгүй юу одоо. Нөгөө юу лээ 1 сая бахан Вьетнамууд авсан гэдэг чинь билээ. Уран холбоо молбоо тэд нар шиг ийм олон хүн дагуулдаг биш учраас энэ нэвтрүүлэгт орсноор бас олон хүн танигдах боломж нь нэгдэх баг. Тийм магадгүй яг зорилго нь тийм байж магадгүй. Гэхдээ нөгөөх яг залуучуудтайгаа харьцуулахад манай эмэгтэйчүүд маань яг ингээд энэ нэвтрүүлэгт ч гэдэг юм уу одоо тэр улс төрийн реалити шоунд яг ямар дуу хоолой хүргэж ороод байгаа юм бэ гэдэг яг тэрийг тодорхойлоогүй ямар ч ихний дугаар дээр бол надад тэг санагдсан. Тэгээд нөгөө надад нэрээ тэр эмэгтэйчүүдээс нэг эмэгтэй айгу таалагдсан шүү дээ. Тэр нөгөө дөнгөж төрсөн эмч гээд тэгээд тэр бүсгүй болохоор одоо нөгөө нэг ийм ажиллах нира одоо юу лээ? Яасэл гээд байдаг шүү дээ. Тийм яасэл яг одоо эргэж сэргээх тухай ингэж барьж орж ирж байгаа юм шиг надад санагдсан. Тэгээ яг тэр талаараа сайн бариад явж чадах болов яа. Тэгэхээр эмэгтэйчүүд бид нар ч ерөөсөө жирэмслэл төрөөл ажиллах ямарч боломжгүй те хүүхдээ ингээл яг харуулдаг аав ээж байдаг хүмүүс бол харуулна хүүхэд тасрагчтай боломжийн амьдралтай хүмүүс нь бол тэгээ харуулчтай юм байж гэтэл зүгээр л одоо ээж аав нь хол байдаг аль эсвэл айгу ах トゥ олуулаа те бүх хүүхдүүдийг нь харж өгөх боломжгүй хөдөө гадаа байдаг эсвэл аав ээж маань залуудаа ингээд өнгөрцөн те ийм хүмүүс бол хэнийг харуулах юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа хгүй тэгэхээр гэр бүлийн хоёр зэрэг ажил хийхгүй болохоор айгу амьдрал хэцүү байж штэ те зөвхөн ингээд нөхрийн нуруунд дээр ирэхээр айгу хэцүү одоо энэ олон лизингийн асуудал хэцүү байгаа болохоор би энэ бүсгүйг айгу дэмжсэн яаслын асуудлыг бас үнэхээр шийдэд өгчвөл эмэгтэйчүүд бас эргээл ажилдаа ороход бэлэн байгаа байхгүй юу тийм штэ одоо яг надад бас толгорж байгаа байхгүй юу ингээд сайхан цэцэрлэгтэй уулзахад жишээлбэл одоо 22 оны хүүхдэл авнаа намар танаа ингээд 23 он төрсөн хүүхдийг авахгүй гэж хариулт хэлж байгаа. Тэгэнгүүт би ингээд ажилдаа орох юмч боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд нэрээ тэр эмэгтэйгийн зургийг дарж аваагүй юм байна. Тэр бас айгүй мундаг байсан тий. Тийм тэр эмэгтэй төшүүлж байгаа санаастай таалагдсан.
дэмжижээ шүү. 100 гаруй оролцогчдоос шууд 50% ихний одоо энэ дугаар дээрээ хассан. Тэр нь яг нөгөө нэг юу шиг санагдаа надад. Одоо нөгөө нэг юу лээ? Physical 100 Physical. гэдэг ч тий. Шууд Тий. ингээд 50% хасчдаг. Тэр бас айгүй сонирхолтой. Гэтэ манайха одоо Physical 100 ч ингээд нэг нэгээр оролцогч нь орж ирэл хоорондоо дуурайд мэдлэл тэгдэг. Манайха ерөөсөө баг мэдлэхгүй байсан тий. Тэр нь айгүй сонир санагдчих надад. Тэгсэн яг Тий. анх удаа зохиож байгаа болохоор тийм байдлаар нөгөө нэг зураг авалт хийсэн бол бас сонирхолтой л байх байсан баг тий. Бүгднгөрөө Тийм бах, ингээл тий. танилцаал өөрөөгөө Өө энэ хүний чинь би харийнхын таних юм биш түүхийг үү яриад. гэл те инфлюенсеруудын ингэж юу яаж магаад Тий. гэсэн бол бас гоё байх байсан байх гэж бодсон. Тэгээд эхний одоо нөгөө нэг 5 багц асуулт 20 асуулт 100 асуултанд хариулаад тэгээд хамгийн өндөр оноо авсан эхний 50% нь аваад үлдчихэж шиг үлээ те. Асуултууд нь чамд ямар санагдсан бэ? Асуултууд нь ерөнхий мэдлэгийн асуултууд байсан тий. Ер нь ихэнх нь айгүй хэлбэр байсан. Сүүлийн одоо улс төр газар зүйн мэдлэг Монгол улсын нөгөө нэг хөлийн километр гэдэг бид нарыг жоохон мэдэхгүй юм байлээ. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг 70-80% би лав хариулж чадж байгаа юм шиг санагдсан. Гэтэ бүх асуултыг нь харуулаагүй юм чи мэдэхгүй л дээ тий. Тийм тий. Гэтэ айгүй гоё асуултууд байсан. Яг Эхнийх бол нэг тийм ерөнхий мэдлэг, дараагийнх нь нэг түүхтэй холбоотой тий, нэг Чингис хаан мантай холбоотой, дараагийнх нь Тий. болохоор нэг тийм Монгол орны газрын зураг мураг биш газар зүүн юутай холбоотой, дараагийнх нь улс төрийн хамгийн сүүлийнх нь юу байлаа? Хүний эрхийн тухай байсан баха. Тий. Тэ 5 багц асуултууд нь айгүй таатагцаа. Ер нь яг гаргасан эхний хэдэн асуултуудын яг телевизээр гаргасан асуултуудад нь бол би бас хариулж чадаад байсан. Би бас оролцсон бол болохоор л байж гэж бодсон гэхгүй юу. Ер нь нэр айгүй хариулт байсан. Ерөнхий мэдлэгийн асуулт бол ерөнхийдөө 10 жилээ яг гайгүй сурдаг байсан хүүхдүүд ч юм уу те гайгүй хариулчих чадах байхаа те. Тэгээ би яг тэр үед бол нөгөө нэг сарвал амьдрал дээр айгүйх за энэ дээрс гарч ирэхгүй юм байна да хөрх амт энэ хүнд боломж олгоосаа гэж бодож байсан. Амсалтай нь тэгэл гаргацсан. Уг нь бол нэвтрүүлгийн баг сарвал амьдрал бас боломж олгоцсон болвол илүү энэ нөгөө нийгмийн гүн асуудлуудыг мэдэх хүн байхгүй юу? Зүгээр энд байгаа одоо залуучуудаас те энэ Оксфорд явцсан те Солонгос сурсан, Австралид сурсан энэ залуучуудаас шал өөр залуу байхгүй юу? Энэ чинь физик нь үнэхээр өөр эхэлж байгаа. Ямар ч одоо өөрөө хичээгээд Оксфорд явах бас боломжгүй. Гэтэ үнэхээр хүн болгоны ер нь гарааны цэг өөр гэдгийг бол одоо ер нь бид нар одоо л ер нь баг ойлгож эхэлж штэ хүүхдүүд сургуульд орох үеэр л одоо ингээд бид нар хамгийн том зорилго бол хүүхдийн боловсрол. За хүүхдийн боловсрол гарааны цэг ямар байна, барианы цэг яг тийм байна. Тийм болохоор хамгийн сайн боловсролыг олохын тулд ер нь бид нар одоо ингээд амьдраад байгаа. Баг амьдралын зорилго чи ер нь тийм л болчиход байгаа юм шиг мэдрэмж одоо сүүлийн үед надад айгүйх төрдөг болсон. Тийм болохоор хүн болгоны гарааны цэг өөр шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд ер нь бол саруул амьдралыг үлдээх ёстой байсан гэж. Энд дээр бол би Монгол хэлээс гомдолтой байгаа. Амар уу. Жоохон гомдсон гэж. Үлдээх ёстой байсан шүү. Хүнийг оруулаад илүү одоо нийгэмд тулгарч байгаа асуудлыг яг одоо өөрөө туулаад гарсан хүний хэлэх нэг өөр те бидний ингээ хажуунаас нь харж байгаа нэг өөр байхгүй. Тэгэхээр дараагийн дугаар дээр угаасаа сарвал амьдрал байсан бол арай өөр байх байсан да гэсэн тийм харуулсал надад бас төрсөн. Гэтэ тэрийг дараагийн дугаар дээр ярив. Энэ айгу энэтэй асуулт санагдсан надад тэр дүнж гэж үг хэзээч байдаггүй баха. Би бас нэг жоохон хөдөө байсны үед энийг айгу мэддэг байгаа байхгүй юу. Дүнж ч гэсэн миний бүр энэт хэрэг 4 настайгийн гүтэн дүн нэгцэн байлгүй дээ. Дүнж гэдэг айгу нэттэй. За энэ нэвтрүүлгийн дундуур хөтлөгч 3 удаа гарч ирээд 3 зөв хариултыг өгсөн энэ үйл явдал надад айгу сонирхолтой байсан. Тэгсэн энэ ерөөсөө хүмүүст одоо хэр нөгөө нөлөөлөхгүй гэдэг тийм та амаг авч байгаа юм шиг санагдсан тий. 3 удаа зөв хариулт өгсөний нэг нь бол худлаа байсан шүү дээ тий. Тэгэхээр эхнийх нь бол хүмүүс айгүй эргэлзэжсэн, хоёр дахь удаа болохоор айгүй дагсан байсан тий. Дагсан байсан тий. Эхнийх нь зөв байсан учраас дагсан юм уу? Яг яасэ. Тий. Яг л тэгсэн юм шиг санагдсан. Энэ ингээд хүмүүст бас яаж нөгөө сонголтод нөлөөлтгийг ингээ үзүүлж байгаа юм шиг санагдсан. Хөтлөгч надад бас айгу таалагдсан. Тавга гэдэг энэ өмнө нь хар хайрцаг хөтэлдэг байлоо юу л дээ. Улс төрийн нэвтрүүлгүүдийг хөтэлдэг байсан. Айгу тийм боловсралтай мундаг залуу хөтэлж байгаа нь айгу таалагдсан.
Тэгээд энэ нөгөө нэг хөтлөгч 3 удаа гарч ирдэг хэсэг дээр бас нөгөө нэг зарим нь ингээд хөтлөгчийг дагаж намрал, зарим нь болохоор энэ ингээд угаасаа хотлоо ярьж байгаа гэдэг бүр яг өөрийнхөө юун дээр, зарим нь болохоор ингээд үнэхээр хариултанд нь те эргэлзээл, зарим нь болохоор би энэ хөтлөгчийн хариултыг сонсохгүй зөвхөн өөрийнхоороо л бодно гэж ингээд янз янзаар хүлээж авч байгаа нь бас айгүй сонирхолтой Чи яаж санагдсан. хүлээж авсан бэ? Би болохоор хөтлөгчийн хариултыг дотроо сонсчоод дараа нь асуултыг нь уншаад аль нь байж болох вэ гэд бодоод ер нь бол өөрийнхөө бодол дээр л байсан л та. Би тэрнээс энэ хүн Би буруу хэлж болохоор байна да, энэ хүн зөв хэлж байна да гэсэн тийм надад нэг тийм нөлөөлөх юм оролцуулаагүй. надад болохоор ингээд эхний асуултан дээр би үнэхээр хариултыг мэдэхгүй байсан. Мгм. Тэгээд зөв хариулт хэлсэн гэхээр энэ одоо худлаад ингээд төрөлдүүлж байгаа ах гэж бодсон. Тэгээд автоматар ингээд энэ юм биш үү гэ тэ өөр хариултыг өөрөө ингээд дотроо Мгм. бодож авахгүй. Тэгсэн чинь зөв байсан чи айгүй гайхсан. Аха. Хоёрдугаар асуултан дээр болохоор би яг хариултыг мэдчихсэн болохоор хөтлөгч удлаа ярьсан байна штэ гэдгийг бол мэдсэн. Мгм. Гурав дахь нь ч гэсэн хариултыг мэдчихсэн болохоор тэгээ мэдчихсэн. Тийм, Ямар ч байсан би бол айгүй эргэлздэг төрлийн хүн юм бэлээ. Ааха. Тэгээ зарим хүмүүс нөгөөх бас айгүй бухимдсан байсан. Зарим бүр ингээд нөгөө нэг худалчаа гэж дуудаж муудаад чайгүй нийтдээ тэр надад харин нийтдээ санагдчихсан. Нэ айгүй хөөрхөн. Надад бол айгүй хөөрхөн санагдсан. За энэ одоо ингээд хүмүүс энэ хүнийг хараад таньж байгаа болоо чи юу гэж бодож байна? Би энэ хүнийг бол яг эндээс хараад таньаагүй. Сүүлд нөгөө хасагцаа оруулагчийн дунд харсан чинь мөнх дэмбэрэл мультиплер л. Тийм нөгөө нэг фэйсбүүкээр ягаад ч юм нэг шалтгаангүй гарч ирээд байдаг те. Тэгээ фэйсбүүкийн алдартай хот залуу байлаа шүү дээ тий. Тийм тэ яриа мараач өгөөгүй ингэсгээд тэгээ хасагдаад дуусчих шиг болсон. Харин тийм. Би бол энийг байсан бол их сонирхолтой байсан байх гэж бодож байна. Яг би энэ залууг нэг дагдгүй л дээ ерөөсөө. Гэхдээ ингээд хүмүүс айгүй шеэрлээд байдаг болохоор фэйсбүүк дээр гараад ирээд. Айгүй олон удаа харангуут ингээд бараг сүулдэ тасаа за яах вэ тэгэл хүн өөртөө амар итгэлтэй л байна үстэй гэд боддог болцоос аахгүй энэ ч одоо нэг муу юм бол яриад байгаа биш шүү дээ тий. Нэг жоохон бусдаас өөрөөр ингээд өөрийгөө мэдрэл өөр видео хийгээл байгаа болохоос бүр тэр нэг ингээд буруу юм ерөөсөө яриаггүй учраас энэ залууг бол нэг тэгэж амар шүүмжилдэг байхгүй юу. Жохон сонио харагддаг нь үнэн. Гэхдээ яг энэ хувь хүнийхэн талаас би ерөөсөө сонирхож байгаа болохоор энэ нэвтрүүлэгт хэрвээ байсан бол яг ингээд нөгөө нэг видео контент дээр ярьдаг шигэ юм уу аль эсвэл зүгээр жирийн олон хүмүүсийн дунд ямар хүн байсныг нь харсан бол их сонирхолтой байсан. Тийм баг. Тэгээ хүмүүс бас мэрсэр мэдхийн юм чинь бас үлдээсэн бол тий. Тэгээд энэ ингээд нэг бас нэг шүүмжлэлтэй тал нь болохоор ингээл фэйсбүүкээр контент хийж явахдаа амар сүртэй юм ярьдаг хэрнээ ингээд энгийн мэдлэгийн асуултанд унчна гэхээр бас өөрийнх нь цар хүрээ бас болоогүй ч юм болов гэж бас бодсон. Би бас жоохон шүүмжлэлтэй хандчихдээ юм шиг байна ч гэж. Тийм бодхоор би бол энийг бол нэвтрүүлгээс илүү харах надад бол сонирхолтой байсан. Энийг нөгөө нэг юм шоу нэвтрүүлэг болгоод илүү олон хүн дүргийгвэл илүү олон инфлюенсер байсан бол сонирхолтой шүү дээ. Энэ чинь нөгөө хүрэх сувгууд нэрээ их юм чинь. Одоо ингээд харахад бол кандидат нэвтрүүлгийг үзэж байгаа. Лав YouTube-ийн үзэгчийн тоон айгүй цөөхөн байгаа байхгүй. Нэгдүгээр нэвтрүүлэг нэг 7000 орчим, 2 3 дугаар нэвтрүүлэг 3000 орчим үзэлттэй гэхээр айгүй цөөхөн үзэлттэй. Тэгэхээр яг улс төрийн гэхээр хүмүүс шууд анханасаа үзмээргүй санагдсан байж магадгүй. Жишээ нь би бол анх улс төрийн реалити шоу ёо одоо бүр сонгуультай төгсөн юу вэ гэж бодоод үзье гэж юусоо бодоагүй. Тэгээд ингээ хэсгээс нь үзсэн чи айгүй хөөрхөн юм шиг санагдаа үзсэн. Тэгэхээр магадгүй илүү олон инфлюенсерийг байлгаад ингээд реклам дуусан бол энэ нэвтрүүлэг олон хүнд хүрхээсэн баха. Тийм магадгүй ядтаа энэ мөнх тэмбэрлийг үлдээсэн болоо. Тийм энэ залууч одоо нэгэн төрлийн инфлюенсер шүү дээ тий. Айгүй олон хүнд хүрдэг. Видео болгоно нь хэдэн мянган хэдэн сая үзэлттэй байдаг гэсэн шүү дээ. Оо тийм үү ямар лаагийн. Тэгвэл бас зүгээр судгүй юм байдаг гэхгүй юу. Гэхдээ одоо энэ Монгол хэлээс ч одоо мэдээгээ ч юм уу ямар нэг нэвтрүүлгийнхаа өмнө ингээл ямар ч одоо улс төрийн юунаас хараад бус юу лээ хаалтын гэрээ хийдгүү мэдгүүгээл гаргадаг шүү дээ. Чи тэрэн дээр нь ер нь аль хэр ихтэй байдаг вэ? Нэг ихтэй биш байна. Өмнө нь бол айгүй итгэдэг байсан. Гэхдээ одоо энэ юуны намын нөгөө соёлын сайд. тий соёлын сайд ч өөрөө ингээд соёлын сайдын телевизэд нь гарцаагүй шүү дээ. Энэ ч одоо өөр хүн биш тий. Тэгэхээр яг нөлөөлөхгүй чадахгүй гэдэг айгүй сонирхолтой. Тий харин би бас өмнө нь ихтэй байдаг гэсэн. Одоо тий соёлын сайдын телевиз мөн л юм чинь бас нөлөөлөл байгаа л ах л та. Тий тэгэж боддог болсон шүү дээ.
За тэнцсэн оролцогчд гинэ. За энэ донд болохоор нөгөө нэг хоёулагийн дэмжиж байгаа нөгөө нэг Мөнх Эрдэнэ Оксфордын. Тэгээд Тий. нөгөө нэг эмч маань бас байна. Бусдын сайн танилцуулганд За гаргаагүй юм шиг энэ байна. дундаас бас энэ Мгм. намхаар энэ чинь гэж залууг дэмжиж байгаа би. Тийм үү. Би нэг Тий. танихгүй болохоор сайн мэдэхгүй байна. За Дараагийнх нь дараагийнхаас болохоор энэ дээр болохоор нөгөө манай хот юм гээд нөгөө саяны нөгөө нэг Солонгос эмнэлгийн удирдлагаар төгссөн гээд тэр бас байлээ. за энэ дээр болохоор Ану Үжин гээд бас нэгэн төрлийн инфлюенсер юм уу да? Аха. Одоо хотын юугаар сурдаг лээ сураад төгсөөд ирсэн. Улс Аха. төрийн үзэл бодолтой айгүй чөлөөтэй илэрхийлдэг бүсгүй байхгүй юу? Айгүй олон жил би одоо фэйсбүүкээр дагж байгаа. Тийм үү. Тэгээд өнгөрсөн сонгуулиар бараг нэр дэвшсэн баха. За. Бас амбицтай юм байна тий. Хавсурангийн нөөчөнж гэдэг чөлөө тийм бүсгүй байгаа. Тэгээд энэний одоо үнцгийг харахыг айгүй хүсэж байна. Яг нэг дэмждэг гэж бол би хэлэхгүй. Гэхдээ ер нь бол таньдаг хүнээс бол энд бэлээ одоо фэйсбүүкээр айгүй их дуу алга өргөдөөс. Энэ дундаас болохоор би энэ мөнхтөр болоод Эрхэн Баяр хоёрыг айгүй дэмжиж байгаа. Эрхэн Баяр айгүй мундаг залуу байлээ. Тийм мөнх төрийг бас айгүй дэмжиж байгаа. Энэ нөгөө ард санхүүгийн нэгдлийн залуу шүү дээ тий. За дараагийнх нь энд болохоор нөгөө баасан дэлгэр Ариун Заяа хоёр маань ороод ирсэн байна. Тандгаас тий. За тэгээд бусд нь болохоор тэнцээгүй оролцогчд. Энд болохоор нөгөө манай саруул амьдрал тэгээд нөгөө мультиплер хоёр байгаа. Бусдын ер нь танилцаж амжаагүй ингэсгээ хасагдсан хүмүүс байна. За энд болохоор нөгөө энэ Болормаа гэдэг эмэгтэйг таних уу? Болор Кетринг гэдэг нөгөө нэг хоол хүргэлтийн нэг компани байдаг шүү дээ. Кетринг ажилладаг гэдээсэн тэр Болор Кетринг юм байна шүү дээ. Тий, Болор Кетринг тий. Энэ бас нөгөө өөрийнхөө харамсалтай харин тий. Гэтэ бас өөрийнхөө нөгөө нэг юг одоо вижныг гэх юм уу тий алсын хараагаа бас яг сайн тодорхойлж чадаагүй байсан болохоор хасагд. Тэгээд бас сайн хариулж чадаагүй болохоор хасагдсан баг. Яг би нөгөө нэг илүү их нийгэмтэйгээ ойр байдаг гэж хэлснээс яг энэ нэвтрүүлэгт орсноор ингэж би дуу хоолойгоо хөргмээр байна гэдгээ бол яг тодорхой бас хэлж чадаагүй. Тий. За тэгэл эхний дугаар бол нэг юм байна да. Надад гэхдээ ер нь цаашдаа зүгээр энэ нэвтрүүлгээр жишээ авахад бас нэг ус төрийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсээс нэг юм ерөнхий мэдлэгийн шалгалт авчихад зүгээр юм шиг санагдсан. Тэ? Ер нь тийм ерөнхий мэдлэгийн шалгалт гэдэг одоо бас хэн авах уу тэ ямар байнгын хор ажиллах уу тэрийг хэн шүүх үү тийм дээ бас нөгөө хариуцлагад задарчвал бас хэцүү юм да тий. Тийм тэгээд уг нь бол ингээ ерөнхий мэдлэгийн шалгалт яг энэ залуучууд шиг авдаг бол үнэхээр гоё байна. Одоо тэр дуучин бүх хүмүүс маань яг ийм ерөнхий мэдлэгтэй байсан уугүй юу те энэ залуучууд шиг байж чаддгүй уугүй юу гэхээр айгу барьцгүй байхгүй юу. Яг төгсөн сургууль нь ч ингээл амар лаглаг юм жагсаад бичсэн боловч үнэхээр тэрийг бид нараас сайн харахгүй л байх шиг байна шүү дээ. Харин тий. Тэгээд бас өөрийнхөө шалгалт авдаг бол яг гоё илэрхийлээд ярьж чаддаг хүмүүс үгүй юу гэдэг нь бас барьцгүй те бүгд доороо нэг хүн ажиллуулаад бичсэн юм уншаал байж идэг юм шиг санагдаад байгаа шүү дээ. Тий. За тэгвэл дараагийн нэвтрүүлгээр нь уулзцгаая да тий. Тэгээд дараагийн хоёр дугаарыг таалагдсан. Би үзсэн, төрүүлээд үзсэн. Айгу гоё дугаараад байлээ. Тэгээд бүгдөө нэвтрүүлгээ үзээрэй. Яг одоо сонгуулийн өмнө яаж ирэн сонгуул өгөх үү? Тэрийг мэдгүй байгаа залуучууд бас байгаа штэ. Тэднэрт бас нөлөөлөх баах. Ер нь бид нар сонгуулиас юу хүсэж байгаа, энэ хүмүүсийн мөрөө төлбөрөөс юу харж байгаа, энэ болгоныг бас харж болох юм шиг санагдсан нэвтрүүлгээс. Тэгээд заахгүй сонгуультай холбоотой биш. Ер нь бол Монголын энэ нөгөө нэг залуучууд ямар мундаг байгааг энэ нэвтрүүлгээс харж болохоор санагдсан. Тийм болохоор зүгээр л гэр хийгээтэй Монголын залуучуудаа харъя. Заавал улс төртэй холбохгүй ч гэсэн тийм. Тийм шүү дээ. Эсвэл тэгээд бодож нэгэн байдлаар эднэрийг дэмжиж бас оролцуулж болдог бол нэг тийм боломжийг бас нээчих юм билүү те. Бас тэгж харж байгаа шүү дээ. Тийм. Яг зөв. Бид нар маань ингээд улс төр дуу хоолойгоо хөргөл бүр сайхан штэ ийм гоё мундаг шижинсэн залуучууд. За бүр ингээд байлаа. Нөгөө хэдийгээ баг ингээд энэ хэдээр дэс хийгээд шууд дарчдаг бол болж байгаа байхгүй юу гэхгүй юу амир те. Тэгээ нэгдүгээр дугаараас бол үнэхээр надад өөлөх зүйл байсангүй. Монгол телевизийнхэндээ баяр хүргэе. Ийм гоё нэвтрүүлэг одоо хийж байгаад нь
маш их талархалтай санагдаж байна. Харин үзээгүй хүмүүс байвал яаралтай үзээрэй. Бүгдөө YouTube суугаар нь орсон байлаа шүү. За тэгээ те. За тэгвэл дараагийн дугаарыг ярих хүртлээр баяр таа. За баяр таа. За.